Торонiko сувгийн зүгээс шинээр эхлүүлж буй хард цуврал нэртэй цувралд орох контентууд нь хит эмзэг, мэдрэмтгий болон насан туршаагүй хүнд зориулагдаагүй болно. Иймд та өөрийн сонголтоо хийж хариуцлагатай хандна уу? Баярлалаа. Цоошин хард цуврал эхэллээ. Заяавцхан бамбарнууд минь. Сүүлийн хэдэн бичлэгээр дандаа орчин үеийн кинонууд оруулсан бол энэ удаад бүр 1995 оны өөрийнхөө нэлээд андигдаг маш содон зохиолтойч нэлээд эвгүй гажигдуу кинонуудынхаа нэгийг цоо шинээр эхлүүлж буй хард цувралынхаа хамгийн ихний киногаар сонгон оруулахар боллоо. Нэг тийм гажигдуу хэрцгий талтай кино байгаа тул эмзэг мэдрэмтгий тийм хүмүүс нь үзэхгүй байсан нь баараг дээр байх шүү. За тэгээд олон юм яриад яхав шууд өмнөд Солонгос улсын 1995 оны 302 гэх нэртэй гажиг кино руугаа орцгоё. Энэ бичлэгээ үзээд энэ шинэхэн эхэлж буй хард цуврал ямархуу санагдаж байгаагаа ер нь цаашдаа үргэлжлүүлэх үү яах уу гэдэг саналаа доор комментоор бичээрэй за. Манай гэрийн хөргөгч дандаа дүүрэн хоолтой байдаг. Ээж гэртээ ирэх үед л би халуун хоол иддэг. Гэхдээ ээжийн ажил орой тардаг тул ээж бүр шүн дунд гэртээ ирдэг. Химээ нэгэн жаахан охин хилэн ганцаараа хоол хийж харагдах ба нөгөө талд өөр нэгэн охин манай хөргөгч маш том дандаа шинэхэн махаар дүүрэн байдаг. Манай ээж мах хэрчигтэй мэрэгжлийн. Гэхдээ би л манай хөргөгч оранж жуус болон ногоо альмаар дүүрэн байгаасаа гэж хүсдэг. Химээ хэлж буй хоёр өөр талд байгаа хоёр жаахан охины дүрслэлээр кино маань эхэлнэ. 301, 302. Нэгэн эмэгтэй хоол хийж байхад гинтэл хонхон дуурах ба хинбэ гэд очвол нэгэн мөрдөгч хажууд хөрш 302-ийн чинь талаар асуух гэсэн юм а гэснээр гэртээ оруулдаг. Бүсгүйд шарж буй дахианаасаа та идэх үү гэхэд өнөөх мөрдөгч нь тгий гэснээр мань хоёр хоол идэнгээ ярилцаж эхэлнэ. Хажууд хөрш 302 тоотын хөршөө хамгийн сүүлд хизээ харсан бэ? Ор сураггүй алга болчихлоо гэхэд энэ бүсгүй нэг сонин гайхаж харснаа та вино уух уу гэд юу ч болоогүй мэтэл вино хийж өгнө. Мөрдөгч залуу танаа гэр чинь баарг л ресторан шиг юм а гэхэд өнөөх бүсгүй баярлаа хоол хийх бол миний бүх амьдрал байгаамаа гэснээ манай хөрш юуны өнгөрсөн 7 хоногт хамгийн сүүлд манад орж ирээд оройн хоол идсэн. Тэрнээс цаашаага огт хараагүй юу осон тухай мэдэхгүй байна л гэн. Цагдаач бүр лавшруулан тэгвэл яг хэддэх өдөр ямар хоол идсэн бэ гэхэд бүр нэг дэвтэр гаргаж ирснээ энэ байна. Мөөхтэй шүл 100 г сам орхотой идсэн. Юуны жаахан идээд л болчихсон хэмээн хэлж байгаагаас нь харвал бүр өдөр бүрийн хоолны жор орц центрээ тэмдэглэдэг хоолнжинг утгаараа хоббитой нөхрөл байхан тэр. Тиймээс энэ бүсгүй буюу 301 тоотын эмэгтэйг хэдүүлээ хоошдоо тогооч хэмээн яриад явъя. Мөрдөгч залууч доод харуулаас нь түлхүүрийг нь авчихсан байсан тул тэр алга болчихсон гээд байгаа хүний гэр болох 302 тоот руу н ороод үзэхэд нэгэн эм олсноор шууд л мэрэгжлийн хүн дээр нь очин тайлбарлуулж авдаг. Энэ эм нь анорекси гэх сэтгцийн өвчтөй хүний уудаг юм ба энэ анорекси гэдэг нь хэд таргалтаас айж өөрийгөө бодит байдлаас тарган гэж хардаг. Жингээ хит их хасахыг хүсдэг хүмүүс хоол идэхээс ч айдаг болдог. Нэгэн төрлийн сэтгцийн эмгэгэл юм байна лээ. Үүнийг мэдсэн мөрдөгч буцаад гэрт нь ирэн өнөөх тогооч бүсгүйгээс мэдээлэл авбал алга болчихсон гээд байгаа тэр 302 тоотын юунийн бараг огт хоол иддэггүй. Мөн бэлгийн харилцаанд огт орох хүсэлгүй хүн байсан. Гэрт нь эрэхтэй хүн ч огт ирдэггүй. Ганцаараа бах дуртай, ойр ганцаараа амьдардаг зохиолч хүн байсан л гэдэг. Ийхүү тогооч бүсгүй цагтаад өөрийн мэддэг зүйлсээ хэлж буугаар цаг хугацаа өнгөрсөн харуулхад тогооч бүсгүй дөнгөж энэ байшинд нүүж ирээд удаагүй байхдаа байрныхаа гадаа манай киноны гол дүр болох 302 тоотын юнитэй таарсан байдаг. Манай юни дотроо энэ хөх дийлэн баараг 100 хүний ихч хооллохоор юм. Ямар муухай тарган юм бэ гэж бодсон бол харин нөгөө тогооч нь эн чинь одоо юу вэ? Баараг л алхдаг манекен биш үү? Арай л дэндүү туранхаа юу? Хамаг эрдэс бодисоо алччихсан сонин нөхөрвэ хэмээн ерөн л нэг тийм таагуул сэтгэлдээ хамгийн анх таарлцсан байдаг. Манай хүн ч ажиллаа хийж байхад шинэхэн ирсэн тогооч бүсгүйч хамаг галтгоо энтрээ бэлдээд бөөн л тогтчлтын ажилтай л божигнож харагдана. Тогооч бүсгүйн салж буй нөхөр нь ханд нүүлгэлцэж өгсөн ба чи ч анх их сайхан өөхөн байж үлээ. Хоол чинь сайхан, чи ч өөрөө сайхан. Харин энэ 5
5 жилийн дараачдээ энтергээд байллаар хорон үхтэл нөхөр байдаг. Салж буй нөхрийгөө ингэж өглөж байхад мань тогооч бүсгүй аяг тавга жимбитл янзлаад халбах сирээнийхээ коми хүртэл нандагнан янзалж байхыг нь харвал зөвхөн хоол бус ер нь л энэ галтгоотой холбоотой зүйлсэд ёстой л нэг тулчсан хоббитой л хүн юм шиг байгаа. Удалгүй нэг өдөр тогооч бүсгүй захаас загас аван их л хичээж байгаад хоол хийгээд манай хүний хаалгыг цохин уучлаарай шинэ хөршчин байгаамаа шинэ шарах шүүгэндээ хийсэн хамгийн анхны мань хоол байгаа. Минь тустай сайхан хөршүүд байцгаая. Маа энэ хоолыг танд гэхэд манай хүн уучлаарай би хоолоо идчихсэн л гин. Өнөөхөн ч зүгээрээ та тэгвэл жоохон байж байгаад идчих маа гэд хийсэн хоолоо өгөөд гарахад манай хүн хоолных нь үнэрийг авснаа яагаад ч юм өгөөд эхлэх ба шууд хогийнхаа сав руу хайчихсан тэр. Тогооч эмэгтэйч гэртээ за буцаад сайхан биетэй болохын төлөө гайтай харилцаанаас гарч тусдаа гарсны төлөө гэд өөрөө өөртөө хундах тулхан шинэхэн гэртээ баараг л ганцаараа шоудаж гарна. Маргаашнаас нь хөргөчөндөө байсан хамгийн л эрүүл бус хүнснүүдээ гаргаж хаяад спиннинг хийгээд дан жимс ногоо дахиад аван бүр яг гарамдлаж идээд ер нь л турна гэд эргэж буцалтгүй шилжчихсэн л харагддаг. Нөгөө талд манай юуны ч гэсэн тасралтгүй ажиллаа хийсээр л. Хэсэг хугацааны дараа энэ их зүтгэлийнхаа ачаар овооч жин хажчихсан тогооч бүсгүй зайцтай хоол хийгээд манай юуныгийн гэрт орж ирээд би ийм зайцтай хоол чамд зориулж хийлээ маа хэмээн их л найрсахаар өгөн тэр. Гэвч мэдээж л манай хүн үгүй би идэж чадахгүй тэр тусмаа зайц гих ба өнөөх нь шууд сонин харснаа яасан чи хүнтэй унтах дургуй мó эсвэл өмнө нь хин нэгэнд хүчндүүлж байсан юм уу би л хүнтэй унтах дуртай өмнөх нөхөртөө хайргүй болчихсон байсан ч унтах дуртай байсан би баараг 15 кг турчихсан шít харагдахгүй байна уу баггүй жин хассан болохоор одоо би буцаад гой хоолнуудаа хийж эхэлж байгаа тэгээд чамд зориулж хоол хийсэн гэд олон долоо юм ярьж эхлэх нь тэр манай хүн ч үгүй зүгээр нөгөө гэж байснаа шууд нойлынхоо өрөөрөө ороод бөөлжж эхэлдэг. Хийсэн хоолыг нь үнэрлээд бөөлжсөнд өнөөх тогооч бүсгүй дэлбэртлээ уурлан гэртээ ороод миний хоолнд бөөлжин гинэ мө өлөгчин миний хоол бол зүгээр нэг иддэг зүйл биш энэ бол уран бүтээл. Намайг зүгээр нэг хоол болон хүнтэй унтахад дончсон хүн гэж бодоод байгаа юм бах та. Хүнтэй унтах чинь тийм муухай жигшүүртэй зүйл биш хайр л харин тийм байх. Зайд сэтгэхгүй гэж байгаа бол өөр мэддэг бүх хоолнуудаа хийж байгаа заавал чамаар идүүлэндээ. Бүр дэлбэртлээ таргалтал чинь идүүлэндээ хэмээн амандаа өглөн өдөр бүр ёстой л нэг гараа гарган өөр хоол хийгээд манай хүнд оруулж өгч эхлэндээ. Тэгснээ бүр манай юуныг дэлбэртлээ бүдүрчгсэн байгаагаар хүртэл төсөөлж бодож инээд алдаад л. Мэдээж л нөгөө талд манай хүн ч гэсэн өгсөн хоолнуудыг нь өдөр болгон хогийн сав руугаа шидэж угаалт урлууга асгасаар л байдаг. Нэг өдөр хайсан хоолнуудынх нь өнөр бүр дийлдэхгүй байсан тул нэг уутанд бөөгнүүлж игээд гаргаж хаяхаар яг гэрээсээ гартал хөрш тогооч бүсгүйтэй таарснаар ёстой л нэг асуудал үүсч эхлэх нь тэрдээ. Өнөөх нь баараг л уйлах шахам өөрийн хийсэн хоолнуудаа авснаа шууд манай хүнийг загинснаа гэрлүүн бүр баараг л чирээд оруулчих нь тэр. Тэгснээ ширээн дээр нь хит хитэн тавг тавиад хаях гэж байсан хамаг хоолнуудыг нь буцаж тавган дээр нь асхан яг одоо ид гэж хэлээд байгаа юм биш үү? Би хоолноос уулж нөхрөөсөө салсан. Чи миний хоолыг хайдаг ер нь хин юм? Идээд таргал новш минь гэд амруун шууд л чихэх гэж үцгээд хөөх юм манай хүн. Уучлаарай. Би нөгөө идэж чаддгүй маа. Миний би өөрөө цаанаасаа эсэргүүцээд байд юм аа. Гуйж байна. Би энэ амьдралаас бүр залхаж байна. Хэмээн хэлэн ахаад бөөлжих гээд нойл гүйснээр ер нь манай юуны яагаад хоол огт идэж чаддгүй бас хүнтэй унтахыг үзэн яддаг тухай хэдүүлээ одоо л нэг ойлгож авна. Цаг хугацаа нэлээд ухрахад киноны бүр ихэнд гарсан манай гэрийн хөргөгч дандаа дүүрэн махтай байдаг. Манай ээж мах хэрчгтэй маш сайн. Гэхдээ би лав манай хөргөгчөнд оранжны жуус болон ногоон алим дүүрэн байгаасаа гэж боддог. Хэмээн хэлж байсан охин манай юуны л байсан болж таардаг. Манай хүний ээж болон хойд аав хоёр нь махны дэлгүүр ажилуулдаг байсан ба ээж нь мөнгнөөс өөр юу ч боддгүй харин хойд аав нь байнга шүнд өлөөр өрөөнд нь орж ирэн манай хүний хүчирхийлдэг балиар гаж донтой нөхрөл байсан болж таардаг. Үүнийхээ тухай ээждээ зөндөө олон удаа хэлсэн хэдий ч ээж нь нөгөө л нэг мөнгөө тоолонгоо аав чинь энэ амьдрах бүх зүйлсийг хийж байгаа штэ. Бити олон юм яриад битгий хойд аав гэж бодоод бай. Хэмээн хогийн зүйлсийг үргэлжил хэлдэг байж. Сүүлдээ бүр аргаа баран ээжтэй би бүхэл бүтэн сүүлийн 5 жил ийм байдалтай байлаа штэ ээж. Би ер нь үхээд өгөх юм уу? Би бүр алга болоод өгөх үү? Гэхэд бас л ижилхэн хариулт
аваад авсан байдаг. Нэг өдөр тэр хойд аав нь бас л манай үнийг хүчнэх гэж дайрахад ёстой л нэг тэсрэн өөдөөс нь алалцаж байгаад мултраад дэлгүүрийнхаа махыг хадгалдаг том хүргүүртээ ороод нуугдах ба үйлчлүүлэгч мах авахаар орж ирээд хойд аав нь хүргүүрээ онгойлгоход нь чимээгүйхэн ардуур нь нууцаар гараад зогтсон байдаг. Гэвч мах авахаар орж ирсэн үйлчлүүлэгч эгчийн жоохон охин нь манай үнийг хүргүүрээс нууцаар гарч байгааг нь хараад "Эгчээ, нуугдаж тоглож байгаа мó? Би ч бас хамт тоглоё л доо" гэснээр өнөөх хүргүүрлүү нь хинч мэдэгдэлгүй нууцаар яваад орчихдог. Хамгийн харамсалтай нь хүргүүрийн дотор бариул нь хугараад дотроос нь онгойлгох ямар ч боломжгүй болчихсон байдаг. Оройч болоход өдөрхөн мах авсан эгч ирээд "Миний охиныг харсан уу? Танахаас мах авснаас хойшоо алга болчихлоо" гэд ирэхэд үүнийг нь сонссон манай юунийч сандран гялс очин хүргүүрээ нээгээд үзтэл хөөхий жаахан охин хэдийнэ хөлдөөд өгчихсөн байхan тэр. Мэдээж л мөнгнөөс өөр юу ч боддгүй ээж нь болон балиар гажиг хэрцгий хойд аав хоёр нь энэ хэрэгээ нуух болсноор хөөхий хөлдөж өгсөн охиныг яг л гахаан хөлдөө мах янзалж байгаа айтайл хэрчиж тастаад нуусан байдаг. Бүүрч болоогүй хойд аав нь манай юуныгийн гарт хүчээр хутга бариулж байгаа жаахан охиныг хэрчүүлсэн ба энэ үед нь ээж нь өнөөхөл мөнгөө тоосоор л. Ийм л учраас хөөхий манай юуны ямар ч хоол идэж чаддгүй. Элдв им нэмэлт хижээл зэргээр өөрт хэрэгтэй амин дэмээ авдаг. Мөн хүнтэй унтахыг үзэн яддаг нэг тийм жинхэнэ утгаараа травматай болчихсон л юм байна лээ. Үйл явдал буцаад манай хоёр ярилцаж байсан үед ирэхэд манай хүн "Ийм байхад би яаж хоол болон эрэгтэй хүн хоёрыг биелүүгөө оруулж чадах юм? Тийм биз дээ. Би зүгээр л үхээд өгмөр байна" хэмээн их л өрөвдөлтөй хэлж харагдав. Энэ бүх яриаг сонссон тогооч бүсгүй ч манай хүнийг өрөвдөн "Би тэгвэл одоо ямар ч аргаар хамаагүй чамд тохирох, би чинь хүлээж авч чадах хоолыг заавал хийж өгнө" хэмээн бөөн л хүнсний захаар яван төрөл бүрийн цагаан хоол энтер хийж өгсөн ч манай хүн бас л идэж чаддаггүй. Нэг өдөр бүр хоолыг идэх гэж хичээж байгаад бөөлжөөд ухаан алдаад унтчихсан байхад нь тогооч бүсгүй олон манай хүнийг усанд оруулаад оронд нь оруулж өгөн өөрийнхөө ч гэсэн хар бараан түүхийг ярьж эхлэхэн тэр. Яг л манай юуны шиг киноны бүр ихэнд гарсан манай гэрийн хүргэгч дандаа дүүрэн хоолтой байдаг. Ээж гэртээ ирэх үед би халуун хоол иддэг. Гэхдээ ээжийн ажил орой тардаг тул ээж бүр шүн дөлөөр гэртээ ирдэг хэмээн хэлж байсан охин энэ тогооч бүсгүй л байсан болж таардаг. Үйл явдал ухарч тогооч бүсгүй нөхөртөөгөө хамт аз жаргалтайгаар амьдардаг байх үеийг харуулж эхэлнэ. Хурмаа хийснийхаа дараагаар тусдаа гарan чун нэртэй жижигхэн хавтаага гуруула их л аз жаргалтай амьдардаг байсан байдаг. Тогооч бүсгүй ч өдөр болгон нөхөртөө зориулан баарг л рестораны төвшний хоол бэлдэж өгөөд "Ямар байна? Амттай байна уу? Мах нь ямар байна? Ногоо нь ямар байна?" хэмээн асуугаад "Нөхөр нь ч гоё байна, амттай байна, ёстой гоё байна" хэмээн үргэлжил хэлдэг байсан гин. Нэг өдөр хоолойч дуусгаж амжилгүй шууд хоолныхоо ширээн дээр барилдаж эхлэх ба нөхөр нь санаандгүй нэг усны саваа ширээн дээрээс түлхэж унгаагаад хагалахад тогооч бүсгүй шууд хийж буй ажлаа зогсоогоод "Өө, миний дуртай сав байсан штэ, хайрын юм аа" гэж байгаагаас нь харвал энэ аяг шаазан галтгооны хэрэгсэл хоол хийх зэрэгтэй нээрэл бүр утгаараа хоббитой хүн гэдг нь илхэн харагдана. Өдөр хоногч энгийн үргэлжилсээр нөхөр нь утсандаа гүйцэд хариулахаач болж гэртээ ирэн хоолоо идэж байхдаа "Ямар байна? Амттай байна уу? Гоё байна уу?" гэх асуултуудад нь ч зүгээр л толгойд огтгол болсон байхan тэр. Сүүлдээ бүр нэг өдөр нөхөр нь хайртай чун нохоогоо тэрчгсэн "Одоо болоод өгөөч, хоолнууд чинь угаасаа л гоё штэ, дандаа гоё байдаг. Гэхдээ амттай байна уу? Гоё байна уу? Амттай байна уу? Амттай байна уу? Эн чинь намайг үнэхээр залхааж байна. Ингэж сүржгэнхээ болоо зүгээр л энгийн хоол хийхэд болно штэ" хэмээн ёстой л нэг тесэрч эхлэхэн тэр. Нөхөр нь эхнэртэйгээ хамт унтахаа болоод баарг л ажлынхаа өрөөнд л ажиллаа хийнгээ амьдардаг болчихсон байх ба хөөхий тогооч бүсгүй төрөл бүрийн хоол хийгээд өрөөнд нь оруулж өгөн нөхрөө харагдах гэж үзсэн ч бас л өөдөөс нь уурсаар л байхan тэр. Хөөхий тогооч бүсгүй нөхөртөө зориулж ийгээд нөхөр нь идээгүй хоолнуудаа нүдэндээ нүлмэстэй өөрөө бүгдийг нь идсээр байгаад маш богино хугацаанд баггүй жин нэмээд бондоосон болж таардаг. Нэг өдөр нэлээд бондоочсон тогооч бүсгүй хурмынхаа ойгоор бялуу энтер өөрийн гараар хийгээд ширээ дүүрэн хоол хийгээд нөхрөө хүлээсэн ч нөхөр нь байдаггүй. Нэлээд хүлээж байгаад гадаа нь жимээ гарахлаар нь тагтаараа гараад хартал нөхөр нь өөр эмэгтэйгээр гэртээ хургуулж харагдах ба салхтаа үнсэлцэж өмхөлцээд ер нь хэдийнэ өөр хүнтэй болсон гэдгийг нь ойлгож авдаг. Нөхөр нь гэртээ орж ирэхдээ аваа бэлгэхдээ орж ирсэн үү гэтэл "За уучлаарай да, ажилтаа байгаад оройтчихлоо. Наад бэлгийг чинь манай найзууд өгсөн. Чи авчих" жиг шиг ёстой хогийн гар байдаг шүү бүр. Маргааш өглөөж болоход нөхөр нь ажилдаа гарахын өмнө "Одооноос өглөө хөнгөн цай ууж бай. Чиний хоолыг голоод байгаа юм биш шүү. Сүүлийн үед офисын хүмүүс Макдоналдсаас
гудамжаас эсвэл гудамжнаас удаан аваад ичдэг болсон л гэх юм тэр. Хөөхий тархлаад өнгө зүс алччихсан тогооч бүсгүй ч өөдөөс нь яасан тэр хүүхэн чинь хоол хийж өгöd байгаа юм уу те? Битгий санаа зов. Энэ миний чамд хийж өгч буй хамгийн сүүлийн хоол. Яг чиний хүсдгээр чинь чиний хамгийн хайртай, хамгийн дуртай орцоор чинь шүл хийсэн байгаа. Химэн хэлэхэд нөхөрөнд сандран очоод шүл буцалгаж буй тогооныхоо тагийг нээхэд бараг л эхнэрээсээ илүү хайртай байсан өнөөх жижигхэн чун нэртэй нохоог нь алаад толгоогоор нь шүл хийчихсэн байхын тэр. Хоолноос болж нөхрөөсөө салсан гэд байсан нь ийм л учиртай байсан байдаг. Үйл явдал одоо үедээ буцаж ирэхэд энэ бүгдийг нь сонссон манай юуны чи гэхдээ тэр нохоогоор нь шүл хийх тухай яг яаж бодож олсон гэтэл тогооч бүсгүй бүр нүдэн сэргэж ирснэ. Би дандаа шинэ хоолны жор бодож явдсан штэ. Хамгийн хэцүү нь үссийг нь хуухлах байсан. Тэгээд бүр толгойг нь тасцсны дараа олигтой мах зүлдээгүү. Тийм болохоор би шүл хийсэн. Манай салсан нөхөр бүр тэр шүлнөөсөө уусан гэд боддоо химээ хэлэн инээд алдаж байхаас нь харуул энэ тогооч бүсгүй ч гэсэн яг бас нэг тийм цоо ирүүл хүн биш л болж таардаг. Ийхүү мэддэг чаддаг бүхэл төрлийн хоолоо хийж өгөөд амжилт олоогүй тогооч бүсгүй ч нэг өдөр чамд ч энэ дэлхий дээр идэж чадах зүйл байхгүй юм байна дөө гэд нэлээд шантарсан шинжтэй л байж байхад манай юуны дөхөж очсноо гинтэл тэр нохоо өвдөлт мэдэрсэн болов чи юу гэж бодож байна гэснээр шууд л хувцаа тайлж эхэлдэг. Бүр цаашлан би ямар амтагдах бол амттай хоол болох байх та гэхэд тогооч бүсгүйч маш их гайхснаа манай хүн рүү харан нэлээд удаан бодож байгаад шууд гүйж очоод манай юуныг нэг сайн тэрч байснаа боож алаад хизээч хийж үзээгүй дараагийнхаа шинэ хоолны хамгийн чухал орцоо бэлдэж эхлэх нь тэр. Хамгийн том гутгаа барьж аваад манай юуныг мөчөлд салгаад махыг нь сурамгай гихчин шулж авснаар дараагийн хоолоо хийх ажилдаа ордог. Ийхүү тогооч бүсгүй манай юунитэй ширээний хоёр талд суучихсан хоёулаа урдах хоол амтархан идэж буугаар төсөөлөн урд өмнө нь хизээж туршиж байгаагүй шинэ орцоороо хийсэн шинэхэн хоолоо амтархан идэж буугаар кино маань дуустдаг. Ерөнхийдөө бол хоёр бүсгүйн хоёулангийнх нь хүсэл биелж байгаа л гэсэн үг. Нэг талаас манай юуны багаасаа хүссэн энэ ертөнцөөс явмаар байсан хүслээ биелүүлж, нөгөө талаас тогооч бүсгүй хизээж амталж байгаагүй шинэхэн хоолоо амтархан идэж үздэг. Яг иймэрхүү зарим нэг хүмүүс үзэхэд нэлээд хэцүүхэн хэрцгий, гажиг, баг зэрэг томчуудын сэдв зэрэг орсон хар цувралаа цааш нь үргэлжлүүлвэл ямархуу байна. Манайхан доор комментаар саналаа хэлээрэй. За. Яг тэгээд дараагийн бичлэг нээх удахгүй тул манайхан юу гэх юм мэдж байгаа штэ тий. Лайк сабаа дараад сүсгэлээ сууж байгаарай.